Иргэн төсөл гэж юу вэ? Сурагчид өөрсдөө тулгымцсан асуудлыг тодорхойлон, нотлохоо баримтад тулгуурлан, төрийн бодлогод нөлөөлөх замаар асуудлыг шийдвэрлэхэд суралцах явц юм. Иргэн төслийн зорилго нь ажилтсан нийгмийн иргэн бүрт зайлшгүй шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшүүлэх, идэвхтэй чадварлаг иргэн болох бодит туршлагыг хоригдлуулах, иргэний оролцоотой байх нь өөрт нь болоод нийгэмд хэрэгтэй гэсэн үзэл бодлыг төлөвшүүлэх, улс орноо хөгжүүлэх, төрийн бодлогод нөлөөлөхөд хүн бүр оролцох боломжтойг бодитоор харуулах юм. Иргэн төсөл Монголд. Иргэний боловсролын төв нь 1996 оноос эхлэн иргэн төслийг Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 4500 гаруй багш сурагчдыг бэлтгэсэн. Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Lead Mongolia төслийн хүрээнд 140 багш бэлтгэгдэж 2017-оос 2018 оны хичээлийн жил Монгол улсын 70 гаруй сургууль дээр иргэн төсөл хэрэгжиж байна. Хичээлийн жилийн туршид хэрэгжүүлсэн төсөл түүний үр дүн сурсан мэдснээ олон нийтийн өмнө тайлагнах цаг ирлээ. Иргэн төслийн анхан шатны шалгаруулалт 2018 оны 3 сард сургуулиуд дээр явагдаж 2 дахь шатны шалгаруулалтад оролцох багууд тодроод байна. Иргэн төслийн 2 дахь шатны шалгаруулалт Ховд аймагт 3 сарын 31-нд, Дорнод аймагт 4 сарын 6-нд, Улаанбаатар хотод 4 сарын 7, 8-нд, Архан хотод 4 сарын 6-нд, Өвөр хангай аймагт 4 сарын 10-нд болно. Иргэн төсөл хэрэгжснээр сурагчид, сургууль, орон нутгийн асуудлаа шийдвэрлэхэд нөлөөлж, нийгмийн эерэг өөрчлөлтийг авчирч, асуудлаа бие даан бүтээлчээр шийдвэрлэдэг иргэдийг бий болгосоор байна. Энэхүү өөрчлөлтийн давалгаа үргэлжилж, Монгол улсын өнцөг булан мөрөөс шалгарсан шилдэг багууд Улаанбаатар хотод ерөнхийлөгчийн хамгийн газрын иргэний танхимд 2018 оны 4 сарын 20-ны өдөр цугларан бүтээлч шийдлээ уралдуулах гэж байна. Бид Монгол улсын идэвхтэй оролцоотой иргэд